За энэ гүйцэтгэл үнэн бэлтгэл ажил болоод бас айгүй гоё хамт олонтой. Тэгээд манай Батхуу дарга чи одоо өстой юмэг үзэл жин та хийдэг юм. Нийт орончуудаараа бас уугаад нь дэмжиж маш гоё үйл явдлын эзэл болох гэж одоо баяртай. Монгол улсад нисэх хүчин байгуулагдсны 100 жилийн ингээд яг энэ гоё цаг мөчид бид энэхүү гайхамшигтай үйл явдлыг гэрч ажиглалтаа нэгэн иргэн байгаадаа баярлаж байна. Хорлоо амжилт хүсье. Маш том амжилт хүсье. Бүгдээ гүйлтийг багтмал зохион байгуулж ирсэн байгаа. За энэ гүйлт маань Чоос нэгдүгээр хамгаалалтын ажлын талбайд төлөвлөж хоролж ав маань өнөөдөр Дорн тайвангаас гүйлт холын гүйлтийн гараагаа эхэлж Дорнод Сүхбаатар энэ гүйлт маань одоо хавсан хугацаанд барайдаа болох төлөвлөсөн байгаа. За энэ Монгол улсад нисэх хүчин үүсгэн байгуулагдсны түүхт 100 жилийн хүрээнд Чоос нисэх бодлын хамгаалтын ажилтан хорлож байгаа Дорнод аймгаас Сүхбаатар аймгийн Баруун урт нисэх бодол, Хинтээ аймгийн Өндөрхаан нисэх бодлыг дамжуулаад нийтдээ 27 хоногийн хугацаанд нийт 813 км гүйлгэхээр одоо өнөөдөр ингээд энэ сайхан бэлэг сайхан өдөр гараандаа гарлаа. Тэгээд сайхан сэлмэг, их сайхан хаврын алгар өдөр байна. Их бэлэгшээлтэй байна. Тэгээд тамирчин маань түүхт 100 жилийнхоо том амжилт бүтээж том түүх бүтээх байх гэж миний хувьд бүрэн итгэлтэй байгаа. Тэгээд нийт Монголынхоо үе үеийн нисхийн салбарт ажиллаж байгаа ахмадууд, одоо ажиллаж байгаа удирдлагууд, нийт албан хаагчтай нисэх хүчин үүсгэн байгуулагчдын түүхт 100 жилийн баярын мэндийг өргөн төвшүүлье. За Монгол улсад нисэх хүчин үүсгэгдсэний түүх 100 жилийн хүрээнд Чоос нисэх бодлын маань тамирчин мөнх хатын хорлож маань 813 км-ийн хол Хятадын зайн гүйлтэд одоо гүйж эхэлж Сүхбаатар аймагт одоо дамжин өнгөрч гараандаа орж байна. За нийт одоо бүрэлдэхүүн тамирчтай баяр хүргье.
За ингээд өнөөдөр Монгол улсад эсвэлчүүн үүсч хүртсэний 100 жилийн яваг тохиолдуулан Чоос нисхүүдээс Сүхбаатар аймаг, Хэнти аймаг, буян тухайн нисхүүдийн чиглэлд эхлүүлсэн гүйлтийн маань одоо 7 дахь өдөр Сүхбаатар аймагт ирээд баруун урт нисхүүдлээс гараад хамт олноор нөлөөлөд ингээ гараа явж байна. Тэгээд одоо 213 км иргэний хэсгийн үндэсний төвөдөө захирал Гамболд захирал маань ирээд гүйлтэнд маань ингээд амжилт хүсээд өнгөрлөө. Тэгээд миний хувьд одоо гүйлтийн явцад явсан километр болон өөрийн биеийн байдал нөхцөл байдлыг бүрэн илтгэж танилцуулсан. Одоо манай юунаас 100 жилийн хагар бас тохиолдол энэ хийж бас баруун нас маань ингэж яагаад байна одоо гүйж бас энэ аагаа бас угтаж чад бид их баяртай байгаа. За тэгээд ажлын бас өндөр амжилт гаргаад энэ тийш том ой зориулаад бас энэ тодорхой хэмжээний одоо эрүүл мэндийн босог үлгэр дураад болохоор одоо энэ эрүүл мэндийн одоо талаасаа ажил төрлөөрөө ч гэсэн эрүүл мэндээр гэсэн одоо тэргүүж 100 жилийн ойд одоо гүйт хийж одоо олон зайд гүйт хийж одоо гэрш явж одоо хамт олондоо 100 жилийн хугацаанд баяр үргээд амжилт хүсье. За тэгээд бишээ цааш замдаа бас яваад ирэх шүү. Яашаа одоо яа одоо ингэ замдаа амраад явж Тасгалжуулагч багш нь Азийн 6 удаагийн авраг Аз ТV. За Монгол улсын олон удаагийн авраг. За тийм хөнгөн ажиллагааны олон улсын хэмжээний мастер өрөвжөө гэдэг багш маань яг өдөр тутамдаа одоо юуг нэгээд тасгалжуудын зааврыг нэгээд явж байгаа. Өдөрт хэдэн километр явж болоо даа гэж. Бидэд одоо ер нь бол бас анх эхэлж байгаа. Тэгээд өдөрт бол эхнийхээ ээлжинд бол нэг 20 км. Тэгээ үдээс хойш нь одоо биеийн байдлаас болоод нэг 10-аас 15 км. Тэгээ ер нь бол дараагийнхнууд бол 25 км, мөн 10 км гээд ерөнхийдөө нэг 35 км-ийн юутай дундажтай л явж байна да. ажилдаа одоо амжилт гаргаад за зорсон өдрөө одоо Улаанбаатар хотод 100 жилийн агаар сайхан гүгээд очих юм байна. Тэгээд одоо бас Монголын нисхийн хүчинд одоо ажил үүсгэж байгаа нийт хамт олон бас өөрөө чи харж гаргаж суугаа. Тэгээд одоо амжилттай сайхан гүгээд Улаанбаатарт очироо. Тэгээд тэнд сайхан уулзцаая гэж ярив. За бид бас өнөөдөр хацтай байна. Одоо навигацийн аврын навигацийн үйлчлэгээс явж байгаад энэ сайхан одоо гүйжөө бас өөрийнхөө дорнд аймгийн нисхүүдийн хамтлаа төлөж гүйжөө одоо тамирчтайгаа таарлаа. Бид бас хацтай завшаантай хац хэмэртэй гэж бодож байна. Тэгээд одоо биесээ ботож өндөр амжилттай биесээ ботож амжилттай гүйжиж ороо гэж хүсэж байна. За амжилттай зураг авах гэдэг. Одоо мэдээж бид нар гүйлтийн Strava аппликейшнийг ашиглаж гүйж байгаа. Тэгээд одоогийн байдлаар өглөөдөө 20-25 км мөн оройдоо нэмэлтээр 10-аас 15 гэж одоо дундчлаад өдөрт нэг 30-аас 35 зарим үед 40 км хүргэж ингэж хөвгээд одоо өндөр хаан Хэнти аймагт өндөр хаан нисбуудыг зориод игээр гараа явж байна. Тэгээд мэдээж одоо дэд захирал Гамболд захиралтай одоо цаашлын ажил хөтөлбөрт амжилт эргүүлэх сайн сайхан бүхнийг хүсье.
хотоос буян тухай Сүхбаатар аймаг болон Хэнти аймгийн Өндөр хааны сувуудлыг даруй өнгөрч хүчилсэн бүртгэгдээд 14 дахь хоног дээр Өндөр хааны сувуудлынхаа хамт олон дээр ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд сааттай зөвхөн авах маш их баярлалаа. Тэгээд ажлын өнөр амжилтсаа. За баярлалаа. За одоо ингээд аймаг манай аймгийн байранда орноо стадион дээр За өнөөдөр Монгол улсад нисгүүчин байгуулагдсны 100 жилийн болж байгаа. За үүнтэй холбоотойгоор манай Дорнод чой болсон нисгүүлийн хамгаалалтын ажилтны мөнхөдийн хорон жив нийт Дорнод Сүхбаатар Хэнти буян тухай гэсэн чиглэл 813 км холын зангуултыг санаачлан гүйж байгаамаа. Тэгээ өнөөдрийн арга хэмжээ Хэнти аймагт маань үргэлжлэн явагдаж байна. За тэгээ өнөөдрийн арга хэмжээнд мөн бас Хэнти аймгийн маань өсвөрийн аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн болж байгаа нь бас их таатай санагдаж байна. За сайн байна уу та. За дажгүй юу? Тажгүй. За сайн. За. Хэдэн километр? За одоо ингээд явж байна. Чоосны суудлаас гараад Сүхбаатар аймгийн баруун урт суудл Хэнти аймгийн Өндөр хааны суудлаас дараад одоо өнөөдрийн байдлаар 570 гаруй километр яваад Хэнти аймгийн Цэгэрбанд суманд ирж байна тий. Дажгүй юу? Тажгүй. За. Масаа явж байна. Өнөөдөр нэг Эрүүл мэнд хуулгаар. Одоогийн байдлаар бол тийм эрсдэлтэй юм байхгүй байна. Тэгээд өнөөдрийн байдлаар бас нэг Өнөөдөр 30 км түүхтэй болох шиг байна тийм ээ. Тий, өнөөдөр одоо өглөөний гүйлтээр 30 км 770 м-ийг 3 цаг гаруй минут тоосон. Туулаад бас одоо гараанаасаа гарснасаа хойш өөрийнхөө бас хувийн амьтдыг тогтооход. Одоо эндээс юу хийж байна тийм ээ? Хордоос баян үлгийгээс гүйж байгаа
хоёр томилчин маань бас орж ирж байгаа. тий Ховд аймгаас гарсан нөгөө даваа жамц буян шиг гээд хоёр хүүхд маань бас цэнхлээс гарсан байна гэсэн. Тэгээ одоо ингээд ирж байна. Салхи дандаа баруун талаас. За ер нь нэг 2-3 хоног яг өөдөө салхилтлаа. Цагаа гарч жоохон салхитай байна. Тэгээд гавьяа тэгээд ерөөхдөө өглөөдөө эрт хүрчиж байгаа. Өдөр амраад оройг үрчиж байгаа. Баруун тийшээ өдөр жоохон өөд явж байна. Тийм ер нь мөн хаан дээр бол 1300 хаяад байсан. Одоо энэ чигээр 1500 гаад метр. Энэ одоо Дадагийн өсөөс дээш өндөр. одоо төсөөс өндөр. Тэгээд одоо хамартаа байдаг чи бас 1500 орчим километрийн хөстэй. Тэгээд өнөөдөр би бас ойлгож байна те. Нөгөө 2025 он гэдэг утгаараа 25 өдрөө 25 км-ийн дундчтай. Тэгээ эрүүл мэндийнх нь нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад нэг 25, 30, 35 гэсэн ийм юутай явж байна. Ер нь бол гэхдээ энэ гүйлтийн маань нөгөө утга учир нь өглөөдөө одоо өнөө өглөө 20 гүйсэн бол маргааш өглөө 25 гэх. Тэгээд оройны гүйлт бас 10-аас 15 гэж явж байгаа. Тэгээ ерөнхийдөө өдөртөө нэг дунджаар 30-аас 35, зарим өдрөө бол хамгийн дээд зэгтээ бол одоо 40-аас 44 хүрсэн байна. Сайн байна уу? За сайн байна уу? Сайн явцгааж байна уу? Сайн явчихна. За. За сайн явчихна уу? За өнөөдөр ч одоо яасан мэдээлэлтэй өдөр вэ? Сайн явчихна уу? Монгол улсын 100 хязгаар, баруун хязгаар хоёроос хоёулангаас нь гараад тэгээд одоо энэ ч нийлж идэг тийм ээ. За хэд километрийг үүж, хэд өдөр явж байна? 44 дахь өдрийн өглөө 1100 орчим километрийг л явчихна. 1100 орчим километр явж байна тий. 44 өдөр. өдөр. Тий. За. Дайггүй юу тэгээд Дагваа ямарсан гараад ааха 4 сарын 2-нд гарсан өнөөдөр одоо 5 сарын 14-5 гэдэг ингээд 44 өдөр яваад Хинтээ аймгийн нутгаа орж ирсэн. За одоо тэгээд байгалзаа үлдэж байна да. Тий. Одоо 50% ороогүй нэ. 50% ороо. Эн чинь дараа нь дахиад юу Хөвсгөлөөс уушаа өмнө говроо. өмнө говроо явна. Энэ дээр одоо соёлч дээр гарна бас тийм ээ. Тэгээ соёл зуул орчоод тэг хөвсгөлийн одоо Монгол ширээн давнаас уршаа 20 горшууны бордлогоо гээд дахиад өмнө говроо чиглээд. Монгол улсын 4 хязгаар. Тэг 95,000 км явах зорилготойгоор явж байна. Ийм гоё түүхтэй өдөр хэдүүлээ ингэж таарна гэж. Энэ бол одоо маш том Монгол улсын хэмжээний гэлтгүүр дэлхийд тийм ээ ингэж гүйж Монгол улсын нэг улсын дөрвөн чиг дээр очно гэдэг бол энэ бол одоо дахин одоо магадгүй хязгаар давтагдчих нь бол бид нар мэдэхгүй. Гэхдээ энэ цагийн хугацаанд бол одоо маш том амжилтаа гэж миний хувьд бодож байна. Тэгээ мундаг байна. Эрүүл мэндийн хувьд л яаж байна? Эрүүл мэндийг гаваад ажгүй. Энэ хөлгөр гарааны хэд өдөр бол мэдээж огцом очиад аваа. Тэгээ яаж Алтан таван богд маань хад чулуу ихтэй огцом уруу газар эхний 3 өдөр шорон замаар дандаа гүйжээж баял руу орсон. За тэр 3 өдөр бол мэдээж чанга байсан. Тэгээд нааштад бол гүйлт одоо жигдэрээ дандаа нэг асфальтын зам дагаа очиж учраас ирнэ харцангуй гайгүй. Бажгүй сайхан жигдэрсэн л.